шийдэхин тулд хэдхэн л юм хийх ёстой угаас ойлгомжтой. Эсвэл нэмж замж барих ёстой. Эсвэл хүчээр машиныхаа тоог барих ёстой. За эсвэл зарим нь газар доор шийдэх ёстой. За эсвэл одоо ингээл хотоо айлхаар задлж гарах ёстой. Тэгээ яг тийм төсөл хөтөлбөрүүд дагуул хотууд энэ төргээ явж байгаа ч гэсэндээ ерөөсөө юугаа бол гүйцэхгүй л байна л да. Тэгээ би та бүгдийг энэ нийгэм олон нийтээс ойлгохгүй байгаанаас аргагүй. Улсын хурлын гишүүд бид нар ч гэсэндээ ойлголт бас муутай байна. Тийм учраас саяны хэлж байгаа мэдээллийг өгөх энэ айныг бол бүр маш сайн зохион байгуулмаар байна. Бүр ингээд нэг Q&A гэдэг шиг яг ийм асуултууд. Одоо саяны дээр буцаагтай холбоотой, гол устай холбоотой, үнэтэй холбоотой. Би зүгээр сая интернет дээрээс ийм төслүүдийн үнийн ингээд тухай харж байгаа. Сая манай Ганбаатар гишүүн битээр бас энэнийг үзээ сууж илаа. Тэгэхэд ийм төслүүд тэгэхэд одоо зам дээгүүр явдаг төслүүд ямар гол дээгүүр явдаг төслүүд ямар өртөгтэйгээр байна. Basic concrete төслөл нэг 1 км нь 30-аас 80 сая доллар. За 32 км одоо төсөл бол нэг тэрбумаас 2.5 тэрбум доллар болно гэж байна. За би бол инженер хүн биш, би энийг бол интернет дээрээс олж харсан мэдээл. За multi span highway бол нэг 80-аас 200 сая доллар 1 км нь 32 км төсөл бол 2.5-аас 6.5 тэрбум доллар. Cable State комплекс нь бол 200-аас 500 сая доллар километр нь 6.4-өөс 16 тэрбум доллар болно 32 км гэж гарсан байна. За олон нийтийн мэдээлэл өгөхгүйгээр би бол одоо үн хүртэг энүүнийг сайн мэдэхгүй. Гэхдээ миний ойлгосноор энэ бол basic concrete төсөл баг тийм ээ. За олон нийтийн ойлголтод хүргэж чадаагүйгээс болцсон алдсан хамгийн том төсөл бол Sidewalk Toronto гэдэг Торонтог ухаалаг хот болгох гээд тийм ээ. Даваа далаа мэдэх. За энүүнийг олон улсад энүүнийг бүр ингээд одоо судлагдсан болж би одоо жишээлбэл судалж ирсэн байхгүй нэг олон нийтийн ойлголтыг том төсөл хөтөлбөрт ойлголтыг нь төрүүлж оролцоог нь хангаж чадахгүй юу болдог вэ? Яаж фейлддэг вэ гэдгийг хамгийн том жишээ. Энүүнийг Smart City уг нь хийх гэсэн, гудамж хийх гэсэн тийм олон нийт ойлгож чадаагүй бидний хувийн мэдээллүүдийг зарчхын марчхой гэсэн юм үүссэн. Яг тэрүүнтэй адилхан та бүгдээ маань зүгээс энүүнийг туулгалаа хайрлаж байгаа нь бол Улаанбаатарт иргэдийн сайн зүйл. Байгаль орчно гэсэн тийм байгаа нь сайн зүйл. Төсөв төртөг их байх үгүй юу гэдгийг бид нар мэдэхгүй байх нь аргагүй. Яг бол ийм том төсөл бид нар хийж байгаагүй. Хийсэн хамгийн сүүлийн ганц төслийг ярьж байгаа нь замын цагдаагийн гүүрийг л бүгдээрээ жишээ олгож ярьж штэ. 1 км ч хүрэхгүй гүүрийн төслийг л ярьж байна. Тэгэхээр үүнээс бид нар илүү гарч чадахгүй байгаа учраас олон нийтээ одоо уур уцаар бид яриад юус хэрэггүй. Яг бид нар мэдэхгүй. Олон нийт мэдэхгүй. Монголд ийм том төсөл хэрэгжиж байгаагүй. Тэгэхээр хэдүүлээ одоо үнийг бүгдээрээ олон нийт санаа зовж байна. Тэгтээ дэмжмээр байна. Бид нар төгжрлээс гармаар байна гэдэг бол ойлгомжтой. За энэ нэг ийм За тодруулга 1 минут. За төгжрлээс одоо яавал гарах вэ гэдэг одоо хөрс ерөнхий сайд байхасаа ахуулаад оюун урд ерөнхий сайд энэ төр байхад тэр үтэл бүр Улаанбаатар хот дээгүүр нисэж хүртэл судалгаа хийжсэн шүү дээ тийм ээ. Тэгэхэд одоо бол зам барьчаар ямар ч газар байхгүй юм л. За газар чөлөөлтийг хийнэ гэвэл баг газар чөлөөлт нь ийм үнэтэй болох байх миний бодлоор. За нэг боломж нь төмөр замаа хэрвээ байх одоо байвал гэж нэг гарч ирсэн. Гэхдээ тэр төмөр замын трассын дагуу 6 эгнэтэй зам бол баг боломжгүй байх. Тийм ээ. Тэгэхээр одоо ингээд аргаа бараад л бараг л одоо туулынхаа энэ трассыг л ашиглаж байгаа юм байна гэж би үл зөв одоо хувийн хувьд ойлгож байгаа. Тэгэхээр та бүхэн нэгдүгürt энэ төсөв төртгийн хувьд одоо төрөний одоо асуугаад байгаа шиг яг ийм байдлаар хүмүүст нэг юм ойлгомжтой байдлаар тайлбарлаад за дээрэс нэмээд иргэд олон нийтийг яг ийм мэрэгжлийн сайн хүмүүсээр байгаль орчны үнэлгээ нөлөөллүүдийг нь танилцуулаад за ийм За хариулт темп хинэн даваадлаа юу? Санал уу? За эндэрт нэг за боломжтой гишүүний асуултанд хариулт секретарын нэг дууралж даваадлаа. За олон улсын жишгээр таны асууж байгаа зөв ер нь голоо дагаад ийм гүүрэн байгууламжтай хурдны замууд яг хурдны зам биш нэ англи хэлэндээ бол экспрессвей гэдэг яг монголоор орчуулбал бөөхөд зам гэж хэлвэл зүгээр одоо нөө зогсохгүй
шууд одоо яг юундээ тууштай зам гэж нэрлэж байгаа. Зогсохгүй гэрэн төхөө байхгүй, уулзуур байхгүй ингээ явдаг замууд дэлхийн бүх хотууд хөгжлийнхөө шатандаа бол яг ийм тууштай замууд хоттоо ингэж хотын төв рүү орох, хотын захаараа бүсчиж ингэж хийж ийж хотын төвөөс хотын зах руу хөдөлгөөн, эсвэл нисгүүдийн хөдөлгөөн, эсвэл хотыг дайраа өнгөрч байгаа хот доторх алсын хөдөлгөөн гэж хэлж болно. Эдгээр хөдөлгүүд нь энэ тууш зам руугаа буюу экспресс гэж англи хэлэндээ хэлж болно. Энэ зам руугаа орж иж хурдан хүрэх, тийм ээ, хотын дундх гэрэн төхөдөө замаар явдаг ийм жишгтэй байж байгаа. Голоо дагаад бол ихэнх хотууд бол байдаг. За тэгээд манай 1 км замын өртөг нь бол доллараар ойролцоогоор 35 сая доллар, ойролцоогоор 1 км Монгол мөнгөөр 120 тэрбум. Одоогийн баригдсан түрүү хэлсэн олимпийн гүүр болон наадамчдын гүүртэй харьцуулахад бол 2-оос 3 дахин бага байж байгаа. Энэ бол яг нөгөө бага гэхээсээ илүү норм Монгол улсын хууль тогтоомж норм дүрмийн дагуу тогтоогдсон мэргэжлийн төсөвчд бодоод ингэж батлагдаж гарч байгаа. За Улаанбаатар төмөр замын талаар бол түрүү хэлсэн голын хэсэг дээр Улаанбаатар төмөр замын бусад одоо зөвтгүүрийн депо, богоон депо гэдэг байгууламжууд гарах боломжгүй. Тэр байгууламжаасаа суудлын богоон зөвтгүүр нь гарч явж байгаа учраас одоогоор тэдгээр байгууламжийг шилжүүлэх хүртэл Улаанбаатар төмөр замын голын зам бол шилжих боломжгүй. Дээрээс нь Улаанбаатар хотыг дулаанаар хангаж байгаа нүүрс станцуудад Улаанбаатар төмөр замаар одоо өвлийн үйлрэлд ойролцоогоор одоо 12,000 тонноос 15,000 тонн нүүрс байнга ирж хангагдаж байгаа тул эдгээр нүүрсийг автомашинаар хотын төв рүү орох боломжгүй учраас Улаанбаатар төмөр замын голын төмөр зам дээгүүр одоо хуулж аваад зам барих ийм одоогор бол боломжгүй байгаа гэж хэлнэ. За боломжтой шүү. Тодруулъя. За байгаль орчны одоо иргэний нийгмийн байгууллага, төрөөмс байгууллагуудын дунд та бүхэн маань хилцүүлэг ер нь өрнүүлсэн үү? Хамгийн том асуудал бол байгаль орчны асуудал байгаад байгаа шүү. Төсөвт өртгөөс гадна. Тэгэхээр ийм хилцүүлэг өрнүүлсэн үү? За энэнийг ер нь ойрын хугацаанд хийх төлөвлөгөө байгаа юу? Одоо нэгэнт энэ Сүхбаатарын талбай дээр том асраа барьж байгаа шүү дээ. Тэгэхээр том асар дотроо яг ийм хилцүүлгүүд ер нь өрнүүлвэл яасан юм бэ? Сая бол маш ойлгомжтой ярьж байна. Ихэнх нь нэлээ насжилттай. Тэгэхээр угаасаа ийм одоо хэрэгцээ шаардлага угаасаа байгаа гэдгээр хэрвээ тийм бол бид нар өнөөдөр баг анх удаа мэдээлэл авч байгаа юм чи иргэдийн дунд тийм хүсэл байгаа хаа та бүхэн public consultation хийх ямар төлөвлөгөө байгаа вэ? За хариулт энэ дээр. Эндрэ микрофоноор. За боломжтой гишүүний асуултанд хариулт засаг дараа нэгдүгээр болж даваадлаа. За байгаль орчны наривчлсан нөлөөллийн үнэлгээ хийх үеэр бол байгаль орчны байгууллагууд бол зөвшөөрөлдсөн 2-3 төрлийн бус байгууллагуудтай байгаль орчны салбарт ажиллаж байгаа 30-ад эрдэмтдтэй бол зөвлөсөн. Дээрэс нь энэ ажлаас гадна туулгуулаа аврах одоо үе шаттай эмээлтийн төсөлтөд холбогдуулаад бид нэр арь ширний үйлдвэрүүд туулгуулыг бохирдуулж байгаа бас мөн туулгуулын одоо айс хав газар энэ дээр одоо сүүлийн 10-аад жил бас туулгуулаа аврахын байгаль хамгаалагч нарт бол хамтарч ажиллахаар саналуудыг мөн тусгаад аваад явж байгаа. Мөн туулгуулын айс хав газартай энэ ажлыг бол зөвшөлдөж цаашид Улаанбаатарт хамтарч ажиллан зарим чиг үүргүүдэд туулгуулыг одоо үе шаттай 5 сард бохир ус цэвэрлэх байгууламж ашиглалт орсны дараа туулгуулыг үе шаттай цэвэрлэх ажлуудыг бол туулгуулын айс хав газарт бол хамтарч хий. Мөн дээрэс нь Монголын байгаль орчны иргэний зөвлөгөөд Имбойс гэж том байгууллага байдаг. Тэдгээр байгууллагатай бол бидний Улаанбаатар хотын дид үтцүүд дээр бол үе шаттай зарим чиг үүргүүд